Сонсгол гэдэг маань хүний ер нь амьдралд их чухал байр суурийг эзэлдэг амьдралын их чухал эрхтэн байна. Сонсголын буурал шалтгаанууд дотор нь болохоор одоо дуу чимээтэй ажлын нөхцөл амьдрал их дуу чимээтэй орчинд амьдардаг гэж болно. За дээрээс нь чихвчний буруу хэрэглээ гэдэг хүүхд залуучуудын дунд маш их чихвчийг өндөр хэмжээтэй сонсдог байнга чихвч суудаг юм байж болно. Бага насны хүүхдүүд ялангуяа 0-оос 5 хүртэлх насны хүүхдүүдийг ханы томоогоос урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Хамрын хөндийг нь сайн цэвэрлж явах хэрэгтэй. Хамрын хөндөд байдаг нус гадагшлахгүй ингээд нусаа байнга татаад яваад идэг хүүхдүүд дунд чихний өрөөсөл болоо сонсгол буурчдаг. За дээрэс нь чихний хөндөд холь хүүсдэг. Чихний хөндийн хольхийг бас ойрхон цэвэрлж шалгаж явахгүй бол сонсгол буураад идэг шалтгаан. Тэгэхээр ерөнхийдөө хүний чихний хөндөд холих үүсч идэг. Энэ холих бол хүний хингэрэн хөндөд байдаг салст хууларч гуужаад хоримтлагдахаараа холих болж хоримтлагдж идэг. Холих нь дотроо нойтон хуурай гэж хоёр төрлийн холихтэй идэг. Холихыг болохоор хүмүүс хуурай холихыг цэвэрлж гин гэдэг ингээм хөвөнтэй модоор цэвэрлэхдээ ингээд цааш нь улам ингээд нагтаршуулаад давтамжтай ингээд цааш нь улам чигжээд идэг. Ингээд чигжсэн холих нь холхон бөглөө үсээ цаашдаа сонсгол бууралтанд бас нөлөөлж идэг талтай. Дээрээс нь нойтон холихтай хүүхдүүд болохоор хуурай хөвөнтэй модоор ингээд цэвэрлээд байхаар нөгөөх нь яг наалдаж цэвэрлэгдэхгүй хингэрэн хөндий дотор нь юм үлдсэн хингэрэн нойтон холихуд нь хоримтлагдаад нэг холхон бөглөө үсэх эрсдэлтэй идэг. Тэгэхээр яг цэвэрлж чадахгүй байна гэж үзэх юм бол заавал нарийн мэргэжлийн хэмжээнд үзүүлж цэвэрлүүлэх хэрэгтэй. Гэрийн нөхцлөөр яг ийм нарийн багаж байдаггүй учраас тэр болгонд хийж цэвэрлэх боломж багтаа идэг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сонсох орчин юм сонсох чадвар муутаагаас шалтгаалаад хэл ярианд өөрчлөлт ордог. Хэл ярианы хөгжил суларснараа болохоор хэлгүй болох өөрийгөө ойлгох чадваргүй болох гэх мэт юм болно. За өөр эхэлж байна. За жил болгоны 3 дугаар сарын 3-ны өдөр сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан чих амраа олон эмчнэр ард иргэдийн дунд яг мэдээлэл түгэх өдөр болгон өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд бол хүүхдийн сонсголыг хамгаалъя гэсэн яг урайндор тэмдэглэж өнгөрүүлж байгаа гол зорилго нь сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхдүүд их дунчихны өрөвслөөр маш их өвддөг боллоо. Дунчихны өрөвсөл бол юунаас болж өвдөж байгаа гэхээр ханы томоотой удаан явснаар хамрын нусыг нийж цэвэрлэхгүй байснаас болоод ингэж хүүхдийн хамрын нус дунчихынд орж өрөвсөх тохиолдол их болдог байсан. Тэгэхээр хүүхдийн ханы томоо хүрэхгүй байх тал дээр эцэг эхчүүд маань илүү их анхаарачээ. Хүүхдүүдийг ханы томоо хүрлээ гэхэд цаг алдалгүй эмчлэхгүй ингэж удаан битээ явуулаарай. Хамрын нустаа нь удаан битээ явуулаарай. Гар утас, компьютер, дэлгэцийн хамаарал их байсантай холбоотой хүүхдийн дархлаа их ундаг. Энээс болоод бас их сонсгол бууралт нөлөөлөх, чихний шуугаан их үүсгэх иймэрхүү тохиолдол байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүд маань өөрсдөө анхаарч ямар нэг шинж тэмдэг илэрлээ зөөр байна гэж үзсэн тохиолдолд нарийн мэргэжлийн хэмжээнд хандаж үзүүлэхээрэй л гэж.